Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг энэрэнгүй Бурхан Аав минь, эзний үнэт цусаар биднийг аварч өгсөн агуу нэгүсэл тань талархаж байна. Бурханаас холдон гим нүгэл донд амьдарч байсан биднийг өрөвдөн бид нар Бурханыг мэдэхгүй байх үед эзэн Есүс бидний өмнөөс золилтын тахил болгон өргөгдөн загалмай дээр үхэж урсгасан үнэт цусаар бидний нүглийг мөнхөд угаан дахин хараал ба шүүлтийг авахааргүйгээр ямарч гавьяа зүтгэлгүй байхад биднийг аварч өгсөн. Бидний Бурханы хүүхдүүд болгон мөнхийн Бурханы хаанчлалд орох амьд найдварыг өгсөн. Энэ бүхий л нэгүсэлд тань өөрийн талархал, магтаал, алдар суугаа Бурхан Аав таньда өргөж байна. Энэ цагт эзний үнэт цусаар золигдсон аврагдсан бид бүхэн эзний өмнө хамтдаа цуглан эзний агуу хайр нэгүслийг магтан үгийг суран эзэнтэй хамтдаа байдаг ариун сүрхтэй хамт нөхөрлөх боломжийг өгсөн талархаж байна. Энэ цаг мөчид ч эзэн та бидний дунд байгаа гэдэгт итгэж байна. Бидний хүн нэг болгоныг эзэн та харж өөрийн энэрэнгүй мотраараа тусалж өгөөрэй. Эзний хайр нэгүсэл үг ариун сүнсний хүч чадлаар биднийг үргэлж зүг зохистойгоор босгон бидний үлдсэн амьдралыг Бурхан таны хүүгийн ёсоор ич хцүүлгүүгээр амьдрахад минь та удирдах өгөөрэй. Энэ ертөнцийн илүү хуучран гим нүглэр дүүрсээр байна. Бид нар өөрсдийн хүч чадлаараа энэ ертөнцийг ялан дийлэх аргагүй лээ. Эзэн та бидэнд өөрийн үг мэрэгэн ухаан ариун сүнсний хүч чадлаараа зууран барьж эзний үгэн дотор Бурханы хүсэл ба алдрын төлөө амьдрахад удирдах өгөөрэй. Энэ ертөнцийн байгаа бүхий л манай чуулганууд зовлон дунд итгэлээс ахин сайн мэдээ тарааж байгаа ахын дүүснэр нэг бүртээ эзэн та хамт байна. Асран хамгаалж удирдах байгаа гэдэгт итгэн талархаж байна. Эзний сайн мэдээг илүү эр зөрөгтэйгээр таран хараахан аврагдаагүй байгаа өрөвдөлтөй тэр олон сүнснүүдэд сайн мэдээг хүргэн авралт хүргэх тэр агуу ажлыг явуулж өгөхөд тусалж өгөөрэй. Бурхан минь энэ улс энэ ард түмэн олон зовлон бэрхшээл дунд амьдарсаар байна. Эзэн та энэ дунд захин хамгаалан тусалж бид нэр илүү аюулгүй нөхцөл байдалд итгэлээрээ амьдран мөн дэлхийн сайн мэдээг тараахад эзэн та нэгүсэл хүч чадлынхаа мотраар биднийг сахин хамгаалан удирдах өгөөрэй хэмээн чин сэтгэлээсээ залбирч байна. Бидний дунд нэг хүнч сүнсэндээ цөхрөлгүйгээр Бурхан та нэгүслээд өргөж өгөөрэй. Хэрэгтэй цагт нь бидэнд хэрэгтэй үгийг хийх ёстой замыг маань зааж өгдөг эзэн минь, энэ цагт ч та бидэнд өөрийн ойлгуулъя гэсэн үгээ ойлгуулж илүү ухааруулан бидний үлдсэн амьдрал бүрэн дүүрэн эзэн танд үйлчлэн эзэн таны хүсэл алдрын төлөө амьдрахад дутагдах зүйлгүй байхад туслаарай. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Магтан дууны багаас дуулуулнаа. 사랑들의 분명 같으니
За Библийн Еврэ 11-р бүлгээс харцгаая. Еврэ 11-р бүлэг. Еврэ 11-р бүлгийн 4, 5 дугаар ишлэлийг уншъя. Еврэ 11-ийн 4, 5 дугаар ишлэл. Итгэлээр Абель Каиныхаас үлэмж дээр тахилыг бурханд өргөв. Үүгээрээ тэр зөвхт гэсэн гэрчлэлийг хүлээн авав. Бурхан түүний бэлгүүдийн тухай гэрчилсэн юм. Тэр үхсэн боловч итгэлээр ярьсаар байна. Итгэлээр Енох үхлийг үзэлгүй дээш аваачигдсан. Түүнийг бурхан авч явсан учраас тэр олдсонгүй. Тэр аваачигдахынхаа өмнө бурханд таалагдсан гэсэн гэрчлэл хүлээн авчээ. За энэ үртэл байна. Өнөөдөр энэ үгээр дамжуулан Абель ба Енохын итгэл гэсэн сэдвээр хамтдаа үгнээс суралцах болно. Хүн төрлөختний өвөг эцэг Адам Эден цэцэрлэгт байхдаа Сатаны уруу татлагаар Бурхны үгийг эсэргүүцсэн. Дуулуургүй байсан гим нүглээсээ болоод Эден цэцэрлэгээс хөөгдөөд амун хараагдсан тэр газраас Духныхаа хөлсийг туслуулан зов зүдрэн амьдэрсэн баг. Ева бол эхлээд бузар сүнсэнд Сатанд уруу татагдан мэхлэгдээд Адамыг бас хамтдаа унгаан гим нүгэл хийлгсэн гэсэн тэр шийтгэлээсээ болж хүүхдтэйх төрөх өвдөлтийн зовлонг нь өгсөн гэж гарч байгаа. За тэгээд Адамаас төрсэн анхны 2 хүү байсан Каин болон Абель. Эхлэл 4-р бүлэг дээр Бурханаас холдсон Адамын үр удам анх удаага Бурханд тахил өргөж байгаа үйл явдал гардаг тийм ээ. За гэхдээ Каин болохоор газраас авсан үр жимснийхээ дээжээр Бурханд өргөл өргөсөн. Абель бол хоньныхаа анхны төлөөр Бурханд тахил өргөсөн байгаа. Бурхан Абелийн тахилыг нь хүлээн авч ойшон Каины тахилыг ойшоосонгүй гэж гарч байгаа. Энэ их чухал үйл явдал байгаа юм. Тэгэхээр төрүүлээд Абелийн итгэл нь ямар байсан бэ? Бурхан Абелийн тахилыг нь хүлээж аваад Абель нь Каинаас илүү дээр тахилыг Бурханд өргөсөн. Түүгээрээ зөвхт гэсэн гэрчлэлийг авсан гэж байгаа. Хамгийн анх гим нүгэл хийсэн байгаа энэ гим нүглийнхээ уучлалыг аван тэгээд зөвхт гэсэн гэрчлэлийг авсан гэдэг чинь авралыг хэлж байгаа шүү дээ. Бид бүхэн аврагдах үедээ бид нар Бурхны өмнө алдагдсан гим нүгэлтэн гэдгийг мэдээд аврагдахыг чин сэтгэлээсээ хүссэн. Бид нэр тахил өргөсөн биш. Харин Бурхан бидний төлөө нэгүслээ өгж түрүүхэн бид нэр цээжлэх ишлэлээр уншсан. Бүгдийн маань хилэнцгийг харин түүн дээр эзэн гим нүгэлгүй Бурхны цорын ганц хүү болох тэр хургийг илгээн түүн дээр тогсон. Бидний авах ёстой байсан тэр хараал шийтгэлийг тэр өмнөөс минь өөртөө үүрэн
мөнхөд нүглийг мань уучлж өгсөн. Бид бүхэн энэ үнийг мэдэх үедээ, итгэх үедээ нүглээ уучлуулаад зогсохгүй түүний хажуугаар зүвтгэлсэн тэр гэрчлэлийг авсан гэж хэлж өгч байгаа юм. Бид бүхэн Абелээс хоошоо Бурхны нэгүслээр аврагдж байгаа бүхий л хүмүүсийн энэ төлөөлөл нь Абел болж байгаа маа. Гэхдээ эсрэгээр нь бодох юм бол Каин бол яг адилхан тахилыг өргөсөн. Гэхдээ тэр тахилд өргөсөн өргөл нь буруу байсан байгаа. Гим нүглээс болж харагдсан байгаа тэр газраас хүн идэж ууж амьдрахын төлөө тэр духныхаа нүүрнийхээ хөлсийг туслуулан зов зүдрэх ёстой тэр газраасаа тэндээсээ авч идэх ёстой. Энэ харагдсан газраас хүмүүс идэж, тийм ээ, амьдралынхаа төлөө идэж, зовн зүтгэн тийхүү үр хавцаа аваад амьдрах ёстой байтал түүнийгээ бурханд тахилаар өргөсөн байна. Тэгээ Каин бол өөрийгөө бурханд өөрийнхөө тахилыг, тийм ээ, авагдах баха гэж бодсон байж таарна. Бүхий л хичээл зүтгэлээ чадах чинээний бүх юмаа хийгээд тэгээ өөрийнхөө хийх бүх юмыг хийгээд бурханд өргөсөн гэж бодсон. Гэхдээ бурхан тэр Каины тахилыг нь хүлээж аваагүй, оошоогоогүй. Харин эсэргээр Абелийн тахил болохоор хичээд зүтгээд зовоод ингэж өргөсөн биш. Ерөөсөө хэдхэн өдрийн өмнө тэр им хонноос төрсөн байгаа төлийг, хургийг өргөсөн шүү дээ. Тэр бяцхан хургийг бурханд тахил болгон өргөсөн. Гэхдээ бурхан Абелийн тахилыг нь оошон хүлээн авсан. Тэгэхээр аврагдсан бид бүхэн бол үүнийг, энэ агуулгыг сайн мэдэж байгаа. Үүнтэй адилхан Есүст итгэн Бурхны улсад явахыг хүсэж байгаа ч гэсэн итгээд аврагдаад Деважинд очдог хүн байхад итгэсэн ч аврагдаж чадлагүйгээр эцэст нь яг л Каин шиг Бурхны өмнө алдагдсан хүн болдог хүмүүс олон бий. Гэхдээ их гайхалтай юм нь аврагдсан хүмүүс үнэхээр цөөхөн гэж хэлсэн байгаа. Матай 7:13 дээр хавчиг хаалгаар сүрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм, олонхон түүгээр тийш ордог. Аймууд хөдөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм, цөөнхөн түүнийг олдгоо. Замаар явахын үед яваад байгаа. Гэтэл тэр өргөн замаар олон хүмүүс явж байна. Сүрлийн зам гэж хэлж байгаа. Аймууд хөдөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм, цөөнхөн түүнийг олдог. Би энэ үгийг итгэж байгаа хүн итгэхгүй байгаа хүнийг ялгаж байна гэж бодож байсан. Итгэж байгаа хүмүүс нь итгэхгүй байгаа хүмүүсээсээ илүү сүсэглэг амьдрах хэрэгтэй, гим нүгэл хийхгүй байх ёстой. Бурханд ямар нэгэн зүйлийг хичээнгүйлэн хийх ёстой. Тийм биш үү? Тиймээс энэ нь хавчиг хаалгаар орж байгаа хэрэг гэж бодсон. Гэхдээ яг үнэндээ тэр уужим хаалга, хавчиг хаалгаар орно гэдэг нь итгэж байгаа хүн итгэхгүй байгаа хүн дээр нэмэгдээд одоогийн үеэр хэлэх юм бол сүмд явдаг хүн, сүмд явдаггүй хүн гэдгээр нь ялгадаг гэж бодод байгаа. Гэхдээ энэ бол биш ээ. Тэр уужим хаалга, хавчиг хаалга гэдэг чинь итгэж байгаа хүн дотор хоёр төрлийн хүн байна гэсэн үг. Тиймээс Матай 7:21 дээр намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Эзэн минь гэж байгаа хүн бол итгэж байгаа хүн. Эзэн минь гэд залбирч байна. Ганцхан залбираа зогсохгүй, хичээнгүйлэн үйлчилж, өргөл өргөж өөрийнхөө бүх зүйлийг зориулан ингэж хийж байгаа. Ийм хүн уулын Деважин руу ордог бол их сайхансан. Олон хүмүүс ингэж бодохдоо
сүмд явж байгаа нь итгэж байгаа хэрэг гэж бодоод байдаг. Есүст итгэдэггүйгээ асахаар явдгаа гэдэг. Хаашаа явдаг вэ гэж асуух юм бол сүмд явдгаа. Сүмд явж гэнэ үү үгүй юу гэж асуугаагүй шүү дээ. Үнэхээр итгэж байна уу? Аврагдсан уу? Явж байгаа юм чи итгэж байгаа юм биш үү? Хичээнгүйлэн би ямар нэгэн зүйл хийж байгаа юм чи итгэж байгаа юм биш үү? Энэ бол өстой үнэхээр Бурхны хүслийг мэдэхгүй угаасаа буруутсан байгаа ийм итгэлээр амьдрдаг хүмүүс олон бий. Тиймээс Лук 13 дээр Есүс хэлсэн: "Хавчиг хаалгаар орохыг хичээ, би та нарт хэлий, орохыг эрэлхийлвч ис чадах нь олон ажээ." Орохыг эрэлхийлвч эн чинь одоо деважинд орох гэж байгаа, орохыг хүсэж байгаа хүн, итгэж байгаа хүн. Гэхдээ орохыг эрэлхийлвч деважин руу орохыг хүсэж байгаач. Тэгсэн ч орж чадахгүй нь ис чадах нь байна. Орж байгаа хүн нь орохгүй байгаа хүнээсээ цөөхөн бахна. Энэ бол үнэхээр гайхалтай. Матай 7:21 дээр намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй, харин тэнгэрт байгаа миний эцгийн хүслийг үйлдэх чинь л орноо. Би нэг өөр сүмийн их хичээнгүйлэн явдаг нэг ахлагч хүнээс нэг удаа би асууж байсан байгаа. Та аврагдсан уу гэж асуусан чинь тэгэлгүй ах уу. Би одоо деважин руу бас явъя л гэж бодож байна. Намайг эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Бурхны хүслийг, эцгийн минь хүслийг үйлдэгчл орноо гэсэн үг байгаа штэ. Бурхны хүслийн дагуу та үйлдсэн үү гэсэн чинь тэгэлгүй ах уу, хийлгүй ах вэ? Хичээнгүйлэн хийл гэж бодож байна. Хэр зэрэг хийх гэж үйлдэх юм бол явах вэ? Их хичээнгүйлэн хийгээд л үйл явах баха. Энэ маш томор буруугаар бодсон байгаа юм. Бурхны хүсэл юм биш ээ. Иохан 6-гийн 40-дээр хүүг харж түүнд итгэгч бүр мөнх амьтаа байх нь эцгийн минь хүсэл юм а. Матай 18:14 дээр харах юм бол энэ багчуудаас хэн нэг нь алдагдах нь тэнгэр дэх эцгийн чинь хүсэл биш юм. Ямар ч гим нүгэлтэн тэр өчүүхэн нэгний хүртэл Бурхны өмнө алдагдаасаа гэдэг нь Бурхны хүсэл биш юм аа. Тиймээс бүхий л хүмүүс аврагдах боломжтой тэр нэгүслийг өгсөн шүү дээ, тийм үү? Сайн зүйл хийсэн ч бай, гим нүгэл хийсэн ч бай. Шүүгдэхийн хувьд яг л адилхан шүүгдэнэ. Есүс бүх ертөнцийн нүглийг өөртөө тохож аван загалмай дээр үхсэ. 1-р Иохан 2:2 дээр тэр өөрөө бидний нүглийн эвлэрүүлэл болсон бөгөөд эвлэрүүл гэдэг чинь гим нүглээс болж Бурхны өмнө дайсан болсон байсан. Ром 8 дээр махбодын бодол санаа бол Бурхны эсрэг дайсагналаа. Тэгтээ Есүс загалмай дээр үхснээрээ дайсан болсон биднийг Бурхны өмнө эвлэрүүлсэн байна. Тиймээс Колосай 1:20 дээр түүний загалмайн цусаар амар амгалан тогтоосон гэсэн. Дайсан болсон нэгэн Есүсийн загалмай дээр үхснээр нь дамжуулан тэр үнэт цусын хүч чадал нь нүглийг мань арилгаж Бурхантай эвлэрүүлсэн. Одоо хинч байсан бай тэр Бурхны өмнө нэгүслэр гэсэн. Нэгүсэл гэдэг маань Есүс бидний авах ёстой байсан хараал шийтгэл шүүлтийг өөртөө аваад загалмай дээр үхээд тусаа урсгаснараа бидний нүглийг мөнхөд уучлж өгсөн. Цагаатгаж өгсөн. Бидний хийсэн гимээс Бурхны хайр агуу шүү дээ. Ямар ч хүний гим нүгэл бай Бурхны эзний тэр үнэт цусных нь хүч чадал уучлж чадах үз. Ямар ч хүний нүглийг уучлж чаднаа. Тиймээс 1-р Иохан 2:2 дээр тэр өөрөө бидний нүглийн эвлэрүүл болсон бөгөөд зөвхөн бидний нүглийн төдийгүй хамаг ертөнцийн нүглийн эвлэрүүл болсон билээ. Зөвхөн итгэж байгаа бидний нүглийг төдийгүй энэ ертөнцийн бүхий л тэр гадаа байгаа итгэхгүй байгаа бүхий л хүмүүсийн нүгэлтнүүдийн нүглийг эвлэрүүлж өгсөн гэж юм. Энэ нэгүсэлд ухаарад үүнд итгэсэн хинч байсан бай аврагдах болно.
Тиймээс Иохан 3:16 дээр Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Цорын ганц хүүгээ өгсөн. Гим нүгэлгүй Бурхан цорын ганц хүү болох тэр хургийг явуулан эвлэрүүл болгон өгсөн байна. Тиймээс хүүд итгэдэг нь тэр нэгүсэлд итгэж байгаа гэсэн үг шүү дээ. Мөхөхгүй харин мөн хамтаа болно. Бид нэр аврагдсан маань ерөөсө Бурханы л нэгүслээс өөр зүйл байхгүй. Энд Бурханы нэгүслээс өөрийнхөө хичээнгүй байдал, өөрийнхөө хичээл зүтгэлийг нэмсэн юм байхгүй. Зөвхөн Бурханы нэгүслэр л аврагдж байгаа. Иохан 5:24 дээр үгийг минь сонсон намайг илгээгч түүнд итгэх чинь үгийг сонсоод түүнийг илгээсэн нэгэнд Бурханы хайрын нэгүсэлд итгэж байгаа нэг нь мөн хамтаа болох бөгөөд үхлээс амь руу шилж бай. Тэр нэгүслийг ухаарж байна гэдэг чинь тэр сүрэх өстэй байсан гим нүглээ уушлуулад түүгээр зогсохгүй одоо үхлээс амийн зам руу шилжсэн байна. Одоо энэ Библиэлд Бурханы нэгүслийн тухай ямар олон үг гарч байгаа вэ? Гэтэл олон хүмүүс сүмд хичээнгүүлэн яваад итгээд байвал хичээнгүүлэн итгэх юм бол гим нүгэлгүй болон деважн руу явна гэж их буруу ойлгодог. Каин бол өөрийнхөө тарьсан тэр ургацынхаа өөрийнхөө тэр хөлсөө туслуулан зүтгэсэн хичээл зүтгэлээрээ дээрээс нь ургацынхаа хамгийн сайхан зүйлсээр Бурханд өргөсөн байж таарна. Тэгээ залбирахтаа Бурхан минь ээ. Бурханд би энэ тахлыг өргөх гэж ямар их бэлдэж, ямар их зовд зүтэрч, ямар их хэцүү байсныг та мэдж байгаа. Би үүгээрээ Бурхан танд өргөж байна. Бурхан минь ээ. Би энэ тахилдаа өөрийнхөө бүхий л хичээл зүтгэл, бүх чадах чинийг бүх зүйлээ зориулсан. Та үүнийг аваад надтай жоохон ойртооч. За магадгүй ингэ залбирсан баг. Гэхдээ Бурхан сонсоогүй шүү дээ. Яагаад гэсэн бэ гэхээр хүн хичнээн хичээ зүтгээд бүх чадах зүйлээ зориулаад явсан ч гэсэн тэр төрөлхөөсөө гимтэн болоод Бурхантай дайсан болчихсон байгаа учраас Бурхан үнийг нь авах аргагүй юм. Энэ ургац нь хүний гим нүглээс болоод хараагдсан байгаа газраас амьдрахын тулд өгөгдсөн зов зүдрэн авах ёстой зүйл байтал түүнийг Бурханд одоо өргөж ийна гэдэг чинь Бурхан түүнийг авахгүй. Каин үүнийг мдээгүй байна. Абель яаж мэдсэн юм бол? Итгэлээр Абель Каинаас илүү дээр дахлыг Бурханд өргөөд Бурханаас зөвтгөх гэрчлэлийг авсан гэж хэлсэн байгаа. Абель тэгвэл яаж Каинаас илүү тахлыг өргөсөн болоо? Хариулт нь юу вэ гэхээр итгэлээр гэж байгаа. Итгэлээр. Юунд итгэсэн бол? Каин бол хичээл зүтгэл, зов зүдэрсэн, бүхий л чадах зүйлээ зориулсан гэхдээ итгэл байгаагүй. Итгэл гэдэг нь ямар нэгэн зүйлийг хичээнгүйлэн хийх биш ээ. Би итгэж байгаа тэр нэгэн маань ямар нэгэн бэ? Би юунд итгэх вэ гэдэг чухал. Колосай 1:6 дээр сайн мэдэн та нарт хүчээ энэ бүх дэлхийд өсөж үржим сургуулж байгаагаад Бурхны нэгүслийг сонсоод үнэхээр ухаарсан тэр өдрөөс чинь эхлэн гэж байна. Ухаарсан, итгэсэн тэр өдрөөс ахуулан итгэнэ гэдэг нь би сайныг үйлдэх тийм ээ. Үүнийг хэлээг харин Бурхны үйлдсэн зүйлд итгэхийг хэлж байгаа. Магтан дуун дээр гарч байгаа. Би хичээл зүтгэл ярьж болохгүй, нулимс харааж болохгүй. Би өөрийнхөө хичээл зүтгэлээр тэр зөвтгөлөөрөө болох дахин дөрөх боломжгүй гэсэн байгаа. Уйлсан ч болохгүй, хичээ зүтгэсэн ч болохгүй. Ерөөсөө итгэлээр л болно. Юунд итгэж байна вэ? Зөвхөн аврагч Есүст итгэж байна.
Есүст итгэн, Есүсийн хийсэн ажилд итгэх нь тэнд хүч чадал байгаа. Итгэнэ гэдэг чинь би ямар нэгэн зүйл хийх биш, харин Бурхан намайг аврахын тулд юу хийсэн бэ? Олон хүмүүс үүнийг их буруугаар ойлгодог. Өөрөө ямар нэгэн зүйл сайн хийгээгээ итгэл гэж бодоод байна. Итгэл гэдэг чинь тийм биш. Бурхан миний төлөө хийсэн зүйлд нь итгэхийг хэлнэ. Тиймээс Каин өөрийнхөө хичээл зүтгэл, өөрийнхөө тэр бүх чадах чинээгээр хийсэн зүйлдээ үүнийг нь Бурхан хүлээж авнаа гэж бодсон. Ром 10:2 дээр тэд Бурханд хичээл зүтгэлтэй боловч тухайн цагийн евдээчүүд үнэхээр хичээл зүтгэлтэй хүмүүс байсан. Бурхан зориулан хичээнгүйлэн хийн, бүр 7 хоногт 2 удаа мацаг барина, хоорондоо нөхөрлөн, ямар их сайн хийсэн бол Бурханд тэдэг хичээл зүтгэлтэй ч тэр нь мэдлэгийн дагуу басаа. Ямар нэгэн зүйлийг мэдэхгүй байгаач юу мэдэхгүй байгаа вэ? Бурханы зөвхт байдлыг мэдэхгүй, зөвхөн өөрсдийнхөө зөвхт байдлыг тогтоох гэж тэгэхээр Бурханы зөвхт байдал гэдэг бол биднийг босгохын тулд бидний төлөөх зөвхт байдал. Гэтэл өөрийнхөө зөвхт байдал, өөрийнхөө хичээл зүтгэлээр Бурханы өмнө очно гэж бодоод байна. Бурханы өмнө хичээнгүйлэн хийгээд байвал Бурхан тийм ээ, Бурханы зөвхт байдал хийх гэж тэд өөрийнхөө зөвхт байдлыг тогтоох гэж Бурханы зөвхт байдлыг тоосонгүй, түүнд захирагдсангүй гэж байгаа тийм ээ. Энэ үнэхээр маш том асуудал юм аа. Бид нэр ухаарахад харах юм бол маш тодорхой, их энгийн. За дээрээс нь бүр ойлгомжтой тийм үнэн байгаа юм. Ухаарахгүй байгаа хүн бол үүнийг ойлгохгүй. Хичээнгүйлэн хийнэ гэдэг чи итгэж байгаа гэсэн үг шүү дээ. Хичээнгүйлэн хийгээ залбираад, сайн үйл хийгээд, за үйлчлэл хийгээд ийм хичээл зүтгэл байгаа ш, түүнд Бурханыг мэдэх мэдлэг байхгүй байна. Тиймээс итгэхийн хувьд итгэж байгаач Бурханы зөвхт байдлыг мэдэхгүй, өөрийнхөө хичээл зүтгэл, өөрийнхөө тэр чадах чинээний бүх зүйлээ түүнийг л болгочих юм бол Бурхан хүлээж авах гэж бодоод байна. Өөрийнхөө үйлсээр зөвхт хөгдөн Бурханд ойртох гэж байгаа хүмүүс яг хөө итгэж байгаа гэж байгаа ч гэсэн тэр итгэл нь буруутсан итгэл юм аа. Бурханы нэгүсэлд итгэж байгаа биш, өөрийнхөө хичээл зүтгэл, тэр чадах шинээний бүх зүйлдээ найдаад өөрийнхөө зөвхт байдлыг бодоод байна. Тиймээс Каин бол Бурханы өмнө хичээнгүйлэн хийж байгаа ч аврагдаж чадаагүй хүмүүсийн ерөөсөө төлөөлөл, тэр шашны зүтгэлт хүмүүсийн төр төрхийг нь харуулж өгч байна. Ром 3:20-с харах юм бол за бүгдээрээ нэг харцгаая. Ром 3:20. Ром 3:20 байна. Хамт уншъя. Учир нь ямар ч мохот хуулийн үлсээр түүний өмнө зөвтгөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгчл юм. Хуулийн үйлсээр хуулийг сахиад, хуулийн үйлсийг түшээд Бурханы өмнө зөвтгөгдөхгүй, гимнүглээ уушлуулах хүн нэгч байхгүй. Хуулийг яах гэж өгсөн бэ? Түүнийг хичээнгүйлэн сахиараа. Тэгээд Бурханы өмнө очоорой гэж өгсөн юм биш, харин нүглээ ухаараараа гэж өгсөн. Имлэгд очих юм бол шууд хагалгаа хийлэгдэггүй, имээ авдаггүй. Эхлээд эн чинь шинжилгээ хийлгэнэ үсттэй, чагнуулна. Эхлээд тэр үзлэгтээ ороод яг зөв гарч ирэх юм бол им уудаг ч юм уу, эсвэл хагалгаанд ордог ч юм уу, түүний дараагийн арга нь гарч ирнэ. Энэ өөрөө хийхгүй, нөгөө эмч маань хийж өгнө шүү дээ. Тиймээс хууль нь сахиад Бурханы өмнө зөвхт болоорой гэж өгсөн юм биш, харин гим нүглийг ухааруулахын тулд өгсөн.
имлэгд очоод нөгөө чагнуураар ингээл цээжин дээр нэмчин чагнадаг үсттэй. Тэнгүүл эмчээ энд талд бас дараадаг, энд бас дараадаг. Эн чинь одоо имчлэх гэж тийм ээ шууд эдгийх гэж чагнаад байгаа биш. Засч янзлахын тулд мэдхийн тулд түүнийг чагнаж байгаа. Тэгээ олон хүмүүс үүнийг буруугаар ойлгодог. Тиймээс Исая 64-ийн 6 дээр бид бүгд бузар Бурхны өмнө цэвэр нэгэн гэж юусоо байхгүй. Бидний бүхий л зөв төлс маань бохор хувцас шиг гэж хэлсэн байгаа. Бохор хувцас. Бид бүгдээрээ навч мэд хатан орж хийж хилэн цайн бидний салхи мэд хийсгэжээ. Тэгээ бүхий л хүмүүс Бурхны өмнө холдоод бузартан ямар ч цэвэр хүн гэж түүний өмнө байхгүй бүгд бузар гэж хэлж байгаа. Дээрээс нь бидний зөвхт үйлс гэж байгаа. Бид нэр төрөлхөөсөө бузруугаа зогсохгүй бидний хийж байгаа зөвхт үйл маань хүртэл хувцсны хувьд хувцс гэхтээ бохор хувцс юм аа. Бохор хувцс шиг. Эхлэл 3 дээр хамгийн анх гим нүгэл хийчгээд өөрийнхөө ичгүүрийг бийдээ. Тэгээд инжирийн модны навчсаар бэлхэмж хийж өмсдөг шүү дээ. Өөрийнхөө ичгүүрийг тэр гим нүгэл хийнгүүтээ хүндрэлтэн Бурхны өмнө нүцгэн байгаа гэж байгаа ичгүүрээ мэдэж авсан. Түүнийг далдалахын тулд инжир модны навчсаар бэлхэмж хийгээд тэг хамгийн анхны хүндрэлтний хийсэн хувцс байна тийм ээ. Тэгтээ дараа нь нар гарсан чинь нөгөө навч нь хатчихдаг. Нааш цаашаа яваал босоод суугангууд нөгөөх нь бутарж унаад л тийм ээ. Хамгийн сүүлд нэг хідэн навчныхан мөчрөл үлдсэн баг. Бурхан түүнийг юу гэж хэлсэн бэ? Бурханы өмнө хэлэхдээ би таны өмнө нүцгэн учир ичиж нуугдлаа гэж хэлж байгаа. Хувцсын хувьд хувцс гэхдээ тэр нь яг жинхэнэ хувцс биш. Тийм учраас Бурханы өмнө гарч ирж чадахгүй байгаа. Тэр ичгүүрээсээ болж нуугдаж байгаа. Адам Ява тандан Бурхан эзэн Бурхан Адам түүний ихнэр зориулан арьсан дээл хийж өмсгөжээ гэж байгаа. Бурханы хийсэн хувцс нь арьсан дээл, арьсан хувцс. Арьсан хувцс гэдэг чи одоо тэр сүүлийн үеийн тэр нөгөө хиймэл тийм ээ лидрийн биш шүү дээ. Тэр амтныг нядлан цусын урсгаад түүгээр нь хийсэн арьс. Магадгүй хон юм уу ямааг нядлаад тэр арьсыг нь хуулж аваад Бурхан өөрөө бүр загварчлаад Бурхан хийж өгсөн баг. Яагаад эдийн цэцэрлэгээс хөөгдөж байгаа тэр хүмүүст арьсан дээл хийж өгсөн бэ? Одоо хөөж байгаа ч гэсэн хожим хойно хүндрэлтэн Бурханы өмнө гим нүглээ улаах үед Бурхан бидний нүглийг маань уучлахын тулд өөрийн цорын ганц хүүгээ илгэн бидний нүглийг уучлж тэр цусаар нь бидний нүглийг цэвэрлэнэ. Түүнийг амлаж байгаа хэрэг юм. За бүгдээ Исая 61-ээс нэг харцгаая. Исая 61-ийн 10. Исая 61-ийн 10. Заалсан бол хамт уншия. Би эзний дотор ихэд багтан сэтгэл минь миний Бурханд баярлана. Сүйт залуу цэцгийн хэлхээгээр чимж сүйт бүсгүй үнэт чулуугаар гойдог шиг тэр намайг авралын хувцсаар хувцаслаж зөвхт байдлын нүмергөөр бүтээв. Би эзний дотор ихэд багтан сэтгэл минь миний Бурханд баярлана. Сэтгэл маань баярлаж Бурханд багтахын тулд тийм ээ юунаас болж баярлж байгаа бэ? Би Бурханы өмнө ямар нэгэн зүйл хичээнгүйлэн хийсэндээ биш, харин Бурхан надад энэ авралын хувцсыг хувцсан учраас авралын хувцсыг хувцлахын тулд цус урсахгүйгээр нүглийн уучлал үгүй гэдэг шүү дээ. Леви 17:11 дээр би махбодын амин цусандаа байдаг. Тэр цусыг би та нарт амийн чин төлөө эвлэрүүл хийхийн тулд
өгсөн. Учир нь амийн эвлэрүүлийг цус хийдэг юм аа. Тэгэхээр гим нүгэлгүй амь үхэж түүний цус нь урсаж байж гим нүгэл уучлагдана. Еврей 9:22 дээр цус урсахгүйгээр нүглийн уучлал гэж үгвэ. Цус урсахгүй бол нүгэл уучлагдахгүй, нүгэл уучлагдахгүй бол аврагдахгүй. Тиймээс Есүс бидний өмнөөс үхэж урсгасан цусаараа бидний гим нүглийг халахлж өгсөн байна. Энэ бол авралын хувцас юм. Тэр нэгүсэлд итгэх үед зөвхт гих тэр хувцсыг Бурхны авралын хувцсыг Бурхны өмнө бидний энэ ичхүүрийг далдалж өгж байгаа учраас би үүгээр Бурхандаа баярлан багтан байна гэсэн байна. Үнэхээр баттай үнэн шүү дээ, тийм үү? Гэхдээ энэ Каин нь үнэхээр хичээл зүтгэл байсан, зүтгэл байсан гэхдээ түүнд цус байгаагүй. Ерөөсө цор ганц өөрийнхөө зөвхт байдал, өөрийнхөө зөвтгөлөөр үүнийг нь Бурхан хүлээн авна гэж бодсон байгаа. Гэхдээ энэ бол Бурханыг их томоор андуурч буруу ойлгож байна. Түүнд ерөөсөө цус байгаагүй. Абель харин ямар ч хичээл зүтгэл байгаагүй, зүдэл зүтгэл байгаагүй. Гэхдээ тэр цус байсан. Яаж үүнийг мэдсэн бэ? Абель өөрийнхөө эцэгхээ сонссон байж таарна шүү дээ. Энэ одоо арьсан хувцас юу юм бэ? За ингээ асуунгууд тайлбарлаж өгсөн байж таарна. За бид нар Бурхны үгэнд дуулуургүй байгаад ичүүрээсээ болж тэр ойдонд нуугдаж байсан. За тэгээд анжир модны навцыг хэлхэн бэлхэмж хийсэн. Гэтэл Бурхны өмнө бидний гим нүгэл нуугдах аргагүй байсан байгаа. Гэтэл Бурхан бидний төлөө мал амтныг нядлаа, тэр цусыг нь уурсан бидний гим нүглийг хааж өгсөн. Тэгээ хамгийн анхны амь үхсэн түүнийг харсан байна. Амтны цус нь урсаад Бурхан тэр арьсаар нь бидний ичхүүрийг далдалж өгсөн. Бурхан хамгийн сүүлд тэрийг бэлэг болгон өгсөн арьсан хувцсыг маш нандинан авч явж байсан байгаа. Абель нь түүний бүгдийг сонсоод Каин жигсэн сонсон. Каин бол тийм байлгүй гэж өнгөрсөн бол харин Абель бол тийм байсан байна гэж ухаарсан байгаа. Тиймээс цус урсгаж иж амийн өмнөөс тэр үхэж байж гим нүгэл нь уучлагддаг юм байна. Үүнийг Абель ухаарад эцэг их маань гим нүглээсээ болоод ичхүүрт ороод нуугдж байхад нь тэр амтны арьсаар, хоньны арьсаар дээл өгсөн юм байна. Тэгвэл үүнтэй адилхан Бурхан минь би танд энэ тахилыг өргөж байна. Үүнийг та харж өгөөч. Үүнийг хүлээн аваач. Миний гим нүглээ уучлж өгөөч. Бурхан үүнийг хараад тийм ээ гайхсан бах. Энийг энэ нууцыг яаж Абель мэдсэн болоо? Авах уу байх уу? Тэр хожим хойно Бурхан өөрийн цорын ганц хүүгээ гим нүгэлтнүүдийн төлөө үхүүлэн цусаар нь бидний нүглийг уучлж өгнө гэдгийг төлөвлөсөн байгаа юм. Бурхны нэгүслийг Ацэг гэхээсээ сонссон байна, тийм үү? Тэгээд итгэлээрээ зөвхт хэмээн тооцогдсон. Энэ юу вэ гэдгийг ухаарсан гэсэн үг. Тиймээс Каин өөрийнхөө хичээл зүтгэл бүх зүдэл зүтгэлээрээ очсон бол Абель нь Бурхны нэгүсэл тэр уучлдаг, тэр инрэл үүнд нь нэгүсэлт нь найдад очсон байна. Луг 18 дээр за цаг байхгүй учраас би шууд хэлээд явчихъя. Нэг хүн фарисей, нэг нь татвар хураагч байсан. Фарисей тэр ариун өргөнд ороод тэр залбирж байгааг харах юм бол хоёр гараа тэнгэр өргөөд Бурхан минь ээ, би Бурхны өмнө 7 хоногт 2 удаа мацаг барьдаг, бүх 11-гээ өргөдөг. Би бусад хүмүүс шиг тийм завхаа биш, улгайч шудраг бус бишээ. Би ийм зүгт байгаадаа тань талархъя. Тийм мэдээж үнэ. Энэ хүний үг хамаагүй үнэн байгаа юм. Бус түүний өмнө зөвхт хүн байсан. Гэхдээ татвар хураагч нь
Тэр булан зогсчихсон дээшээ тэнгэр үүд харж зүрхлэхгүй цээжээ дийлсэн бурхан минь нүгэлт намайг өршөөгөөч. Гэхдээ Есүс хэлэхдээ энэ татвар хураагч нь зөв хэмээн тооцогдсон бутсан гэж байгаа. Яагаад вэ? Фарисей бол уул нь хамаагүй зөвхт байгаа үстэй. Фарисей бол өөрийнхөө зөвхт байдалтай найдсан, өөрийнхөө хичээл зүтгэлдээ найдсан байна. Харин татвар хураагч нь бурхны тэр энэрэнгүй нэгүсэлтэнд найдсан байгаа юм. Библиэлд ийм үг маш олон гарч байгаа. Тиймээс Иохан 1:29 тэр баптист Иохан бол Есүсийг гэрчлэхийн тулд 6 сарын өмнө ирсэн тийм ээ. Тэгээ Есүсийг хэлэхдээ харагтун ертөнцийн нүглийг өргөж бурхны хураг, ертөнцийн бүхий л хүмүүсийн гэм нүглийг түүнд тогсон байна. Исая 53 дээр 53:6 дээр эзэн бүгдийн маань хилэнцгийг түүнд тохов гэж байгаа. Энэ ертөнцийн бүх хүмүүс миний нүгэл, чиний нүгэл, бид бүгдийн нүглийг Есүс үүрээд явсан. Есүс бидний өмнөөс шүүгдэж цусаа урсган бидний гэм нүглийг мөнхөд уужилж өгсөн байна. Аврагдах нэгүсэл үүнээс өөр гэж байхгүй. Гэхдээ олон хүмүүс Есүсийн үйлсэд найддаг, бас дээрэс нь өөрийнхөө үйлсийг ч гэсэн түүн дээр нэмжиж болдгоо гэж боддог. Гэхдээ тийм биш. Есүс 1-р Петр 1:18 дээр Ингэхдээ та нар эцэг өвгдөөсөө өвлсөн утгагүй амьдралаас алт мөнгө мэтийн устдах зүйлээр бус. Харин гим зэмгүй бөгөөд толбгүй хурганы адил Христийн үнэт цусаар золигдсноо мэдэх тун. Миний нүглийг уучлах нь Есүсийн цуснаас өөр байхгүй. За Ром 3:24-ийг харцгаая. Ром 3:24. Хондрыг хамт уншъя. Христ Есүсийн залилтоор дамжин Бурхны нэгүслэр үнгүй зөвтгөгдөнө. Есүс Христийн дотор тэр залилтоор нь дамжин гэж байгаа. Залилт гэдэг чинь өмнөөс нь гим нүглийн төлж байгаа үүнийг хэлнэ. Гим нүглийг уучлж өгсөн. Өмнөөс нь нөхөн төлж өгсөн. Тэгэхээр Есүс Христийн доторх тэр залилтоор нь дамжин Бурхны нэгүслэр үнгүүгээр зөвтгөгдөнө. Үнгүүгээр зөвтгөгдөнө. Тиймээс Абель Бурхны нэгүсэлд нь найдан тэр цусны хоньныхоо цусанд найдаад Бурхны өмнө зөвт гисэн тооцогдсон байна. Каин бол өөрийнхөө хичээл зүтгэл, өөрийнхөө тэр сайн үйлстэй найдаж гарсан учраас, очисон учраас Бурхны өмнө зөвт гэж тооцогдож чадаагүй. За энэ бол үнэхээр бидэнд маш чухал зүйл байгаа үстэй. Энэ үнэхээр тийм үү, бид бүхэн мөнх амьтаа болох уу? Эсвэл зүгээр нэг наазахтаа итгэж байгаа там руу явах уу? Олон хүмүүс итгэж байгаа. Итгэхдээ хизээ аврагдсан гэдэг нь байдаггүй. Дахин дөрөх гэж хэлдэг. Пастор нь дахин дөрөхтэй гэн Бурханы нэгүслийг ухаарад аврагдах ёстой, тийм ажил байх ёстой гэн. Гэтэл сүмд хижээнгүйлэн яваад байвал аль хэдийн итгээдсэн юм чинь аврагдсан. Ингэж боддог. За би аврагдаж явах үед 1962 онд аврагдлаа гэж ярингууд ямар бардам юм бэ? Яаж өөрийгөө аврагдсан гэж хэлж чадж байна. За дахин дөрлөө гэх юм бол гайх нь уул найдлах үг шүү дээ. Тэгэл одоо Бурхан л мэднэ штэ. Яаж өөрийгөө тэгж мэдээд байгаа юм болоо гэдэл. Гэхдээ Билли Грахам гэдэг пастор энд одоо тийм ээ зааланд семинар хийгээд тэр үед одоо сая гаруй хүн цугласан гэж байна. Тэр Билли Грэхэм гэдэг пастор бол дахин дөрсөн хүн.
Гэхдээ тэр юуг хэлэх гэж байсан бэ гэхээр та бүхэн энэ сүмд явдаг та бүхэн дахин дөрөвөөстэй ахлагч нар тэр үйлчлэгч нар бүгд аврагдах хэрэгтэй гэж хэлсэн. Маш олон анхааруулсан байна. Гэтэл тэр үеэс ахуулаад юу гэж ярьсан бэ гэхээр бүгдээрээ болсон, бүгдээрээ авчихсан гэж байгаа юм. Хизэнээс ахуулаад та гим нүглээ уучлалын авсан бэ гэхээр итгэсэн өдөр одоо явсан өдөр, итгэсэн өдөр нь явсан өдөр нь аврагдсан өдөр гэдэл одоо нэг тодорхой биш юм ингээ яриад байдаг. Бүгдээрээ л аврагдсан гэдэг. Тэгэхээр энэ хамгийн чухал байгаа авралын тухай бузар сүнсийн хүү тоглоом дагуу хийж байна гэсэн үг. Энэ хамгийн чухал, хамгийн нууц зүйл учраас үүнд итгүүлэхгүй тулд бузар сүнсний хийж байгаа ажил юм аа. Бидний авсан аврал маань Есүс Христийн цусаар дамжуулан гим нүгэл маань уушлагдан зүвт гэж тооцогдсон мөн хамтай болсон тийм ээ. Гим нүглээ уушлуулсан, дахин төрлөөд мөн хамтай боллоо, аврагдлаа бүгд л адилхан үг. Одоо хүнтэй суулаа, хадам гарлаа гэдэг чинь яг л адилхан үг үстэй. За тэгвэл үүнтэй адилхан. Тиймээс бидний авсан энэ аврал маань ерөөсөө хизээд найдвартай, хизээд аюулгүй юм аврал юм. Биднийг аврахын тулд Есүс тусаа урсгасан. Бурхны өмнө тэр зөвхт гэж тооцоолохын тулд Бурхны өмнө Есүс тусаа өргөсөн байна. Бидний авсан аврал маань үнэхээр аюулгүй, тэгээ дээрэс нь мөнхийн одоо бүр баталгаажсан юм байгаа юм. За энэ бол одоо Абелийн итгэл байна. Гэхдээ итгэлээр Енох үхэлгүйгээр аваачигдсан гэж байгаа тийм ээ. Тэр үхэлгүйгээр Бурхан түүнийг аваад явсан байна. Тэр аваачигдахынхаа өмнө ямар гэрчлэлийг авлаа? Түрүүхэн уншсан да. Им амархан мартчихв. Тэгэж аваачигдахын өмнө ямар зөвтгөлийг авсан, гэрчлэлийг авсан бэлээ? Мэдхгүй байна уу? Зөвт гэх гэрчлэлийг авлаа. Бурханд тааламжтай гэх тэр зөвтгөлийг авсан гэж байгаа. Енох Бурханд найдан итгэлээр амьдарч байтал Бурхан түүнийг аваад явсан. Бурхан түүнийг авч явахаас өмнө Бурханд тааламжтай гэх гэрчлэлийг авлаа гэж байгаа. Бид бүхэн Абель шиг одоо итгэлээрээ зөвхт гэх гэрчлэлийг авсан. Ямар ч гавьяа зүтгэлгүй байхад авсан. Одоо энэ аврагдсан хүмүүс Бурханы өмнө очино. Бурханы өмнө очихоос өмнө ямар гэрчлэлийг авах хэрэгтэй байдаг вэ? Ямар ч за дахиад нэг удаа хэлж өгөө. Бурханд тааламжтай гэх гэрчлэлийг авлаа. За 4 Еврэ 11-ийн 6 дээр. Енох Бурхан таалагдсан гэсэн гэрчлэлийг хүлээн авчаа гэж байгаа. Бид бүхэн Бурханы өмнө үнэхээр тэр төгсгөлийн Енох шиг үхэлгүйгээр Бурханы өмнө очих ийм цаг үед амьдарч байгаа юм шиг байна. Итгэлээр амьдарч байгаад Бурханы өмнө төрүүлээд очисон хүмүүс ч Бурхантай уулзна. Үхэлгүйгээр дээш аваачигдаад Бурханы өмнө очисон хүмүүс бол одоо Енох болон Илия гэх хоёр хүн бий тийм ээ. За Эхлэл 5 дээр за тэр төрөө тэдэн жил амьдраад үхээд тэгээ тэрийг төрүүлээд тэгэж амьдраад тэдэн жил амьдраад тэдэн наснаа үхлээ гэж явдаг. Енох үхэлгүйгээр харин дээш аваачигдсан. Энэ бол үнэхээр бүр гайхалтай тийм үйл явдал болж байгаа. Тэгээ дээрэс нь хүн Бурханы өмнө очих боломжтой. Үхээд очдогч бай, амьддаа очдогч бай. Гэхдээ үхсний дараа бол хүн там руу явах уу, деважин руу явах уу?
итгэдэггүй хүмүүс бол үнийг мэдэх хэцүү шттэ. Гэхдээ Енох бол тэр үедээ тэр үерээс өмнө маш удаан урт хүмүүс амьдардаг байсан. Эхлэл 5 дээр Енох 300 жил бурхантай хамт байж үр хүүхдүүдтэй болвоо. Уулан дээр гараад ганцаархнаа мацаг барайл залбирангаа бурхны өмнө амьдэрсэн юм биш. Гэр бүлтэй болсон, үр хүүхдүүдтэй болсон бусад хүмүүстэй адилхан амьдарч байгаад бурхантай хамтдаа байсан байгаа юм. Бурхан түүнийг авч явсан, тэрээр ертөнцийн дээр байсангүй гэсэн. Хүн бурхны улсад очно гэдэг боломжтой гэдгийг энэ анх удаага харуулж өгч байгаа юм. Хүн бурхны өмнө очихдоо бүр амьдаараа очисон байх шүү дээ. Энэ бол үнэнхээр бүр гайхалтай, гайхшрал төрүүлэн үйл явдал юм аа. Эхлэл 1:27 дээр бурхан хамгийн сүүлд нь энэ бүх зүйлийг бүтээгээд бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээхдээ бурхны дүр төрхөө бүтээхдээ ирмээр нь бүтээсэн. Бурхан хүнийг бүтээсэн зорилго нь юу? Бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн тэр хүн энэ ертөнцийн дээр зов зүдэрд амьдарч байгаад тэгээд үхээд ингээд дуусах уу? Тэгэх юм бол энэ чинь ан амьтнаас ялгаа нь юу вэ? 49:20 дээр үн хүнддэж үл ухаарах хүмүүн үхэж мөхөх адгуустай адил билээ гэсэн тийм үү? Сүнс байхгүй байсан бол аратан амьтантай адилхан. Гэхдээ бид нэр амьтан биш. Хүн бол бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн эрхэм мөнтэй орших уу? Яагаад бурхны дүр төрхөө бүтээгдсэн бэ? Бурхны хайрын хос болгож бурхны амийнх нь бурхан мөнх амийг өгөх гэж тийхүү бүтээсэн байна. Бурхан өөрийнхөө өр хүүхэд болгоод өөрийнхөө улс руу авахын тулд хамтдаа мөнхөд байхын тулд бурхны дүр төрхөө бүтээсэн байгаа юм. Тиймээс одоо бурхан биднийг аварсан тэр зорилго нь юу вэ? Матай 1 дээр харах юм бол Мария жирэмсэн болдог тийм ээ. Гэтэл түүний сүд залуу болох Йосеф үүнийг мэдээд гайхсан. Энд ч одоо юу болж байна? Энэ цайлган сэтгэлтэй Мария одоо тэр Ромын цэргүүдэд хүчирхийлүүлсэн болов. Ингээ ганцаараа бодож байгаад нөгөө сүү тавьснаа цуцлах гээд бодож исэн чинь Тэнгэр элч гарч ирээд Йосеф чиний сүд бүсгүй болох Мариад олдсон байгаа нь ариун сүнснийх юм аа. Тэрээр хүү төрүүлэх учраас түүнийг Есүс хэмээн нэрлэе гэж хэлсэн байгаа. Есүс. Тэрээр өөрийнхөө ард түмнийг нүглээс нь аврах юм аа. Энэ Есүс гэдгийг англиар Jesus гэж байгаа. Savior. Аврал юм аа. Есүсийн нэр нь аврагч гэсэн утгатай, аврал гэсэн утгатай. За түүний дараа түүний нэрийг Иммануэль хэмээн нэрлэв. Есүсийн өөр нэг нэр нь Иммануэль тийм үү? Иммануэль чи юу вэ? Бурхан бидэнтэй хамт. Аварсан тэр зорилго нь бурхан бидэнтэй хамт байхын тулд юм. Тиймээс Гитлэл 29:45 дээр за энийг газ бүгдээр олж үзье. Маш чухал үг гарч байгаа. Гитлэл 29:45 байна. Гитлэл 29:45. За би уншия. Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж тэдний бурхан болно. Өөрсдийнх нь дунд оршихын тулд Египт газраас тэднийг авчирсан бурхан эзэн бол би байгаа юм гэдгийг тэд мэдэх болно. Би тэдний бурхан эзэн. Израилийн ард түмэн бурхны сонгогдсон ард түмэн. Гэхдээ Египтэд Египтэд байхдаа фараон хаанд үйлчлэн 400 гаруй жил их одоо аимшигтайгаар боолчлогдож байсан. Энэ юу хэлж байгаа вэ? Хүн бурхны дүр төрхийн дагуу бүтээгдсэн их үнэтэй орших уу? Гэхдээ бурханд үйлчлэхээсээ өмнө хүн төрлөختөн завхарсан байгаа. Бурханд үйлчлэхээс илүүтэйгээр тэр нь байхгүй. Зүрх сэтгэлд нь ямар ч амралт байхгүй, найдвар байхгүй. Энэ Израильчууд Египтэд
тэгэж их зовж шаналан тэр тоосох цохиж Египтийн пирамидыг бол евдээчүүд боол байхдаа барьсан зүйл шүү дээ. За Яснак Рабин гэдэг энэ хүн Египтэд очоод за судалж үзэж байгаад энэ та нар тийм ээ пирамидыг хэн барьсныг мэдгүй гэсэн чи бид нар мэдэхгүй гэдэг гэж байсан. Манай өвөг дээд 400 жил энэ нутагт боолчлогдож байхдаа барьсан юм аа. За тэгэхээр энэ Яцак Рабин гэдэг хүн түүнийг хэлсэн яалтчгүй үнэн. Израильчуудад 400 гаруй жил боолчлогдох үедээ тэр пирамидыг бариад за агуулга хотуудыг за Рамсесийг барьсан. Тэр хэцүү ажлуудыг евдээчүүд хийсэн. Тэр пирамидыг тэгэхээр энэ евдээчүүд нь дэлхий дээр энэ чулуугаар юм барих чадвартай бүр хамгийн гайхалтай, хамгийн сайн хүмүүс нэ гэж байгаа юм. Бүгдээ мэдхүү. Энэ ертөнцийн дээр байгаа хүмүүс дундаас хамгийн сайн тэр барилга барьдаг хүмүүсийг, чулуу барьдаг хүмүүсийг олоо гэдгсэн. Энэ евдээчүүд байгаа юм. Та бүхэн мэдэх бах. Freemason гэж байдаг шүү дээ. Энэ ертөнцийн дээр байдаг хамгийн нууцлагдмал тэр газар доор байдаг бүлэглэл бий. Free гэдэг бол чөлөө гэсэн үг. Mason гэдэг нь одоо чулуугаар юм уралдаг хүн гэсэн үг. Тэгээ зөвхөн чулуу урлаа зогсохгүй. За тэр бүлэглэлийг байгуулад Израилийн тусгаар тогтнолын хөдөлгөөнийг эхлүүлсэн байгаа юм. Тэгэхээр энэ одоо хүртэл Freemason хамгийн нууцлагдмал тийм бүлэг байдаг. Энэ ертөнцийн дээр хамгийн бүр гайхалтай тэр газар доорх бүлэглэл. Евдээчүүд 2000 жилийн хугацаанд энэ ертөнцийн дээр үхэж, зовж ингэж амьдэрсэн. Одоо энэ хүмүүс эргээд өшөөгөө авна гэж байгаа. Өшөө авахдаа бүгдийг нь алах уу? Үгүй ээ. Харин евдээчүүдийн удирддаг ертөнцийг бий болгоно. Энэ онол биш бүр яг бодитоор бидний дунд биелэгдэж байгаа зүйл маш аимшигтай зүйл байгаа юм. За ямар ч байсан энэ чулуу үрдэг энэ барилгачин хүмүүс тийм үү? Тэр үедээ 400 гаруй жил их зовлонтойгоор боочлогдож тэр бурханд үйлчлэх биш харин фараонд үйлчлээд ямар ч найдваргүйгээр амралт байхгүйгээр амьдарч ирсэн байна. Энэ байдал дунд нь бурхан Мосег илгээгээд Израилийг за эхлээд Египтэд 14 гамшигыг буулгаад тэгээд Израилийг бурхан өөрийнхөө хүч чадлаараа гаргаж ирдэг тийм ээ. А гэтэл урд нь Улаан тэнгис тулсан хойноос нь Египтийн цэвгүүд хөөн ирсэн байгаа. За гэтэл тэр усыг нь хуваагаа дундуур нь гарсан. Дуулал 106 дээр гарсан тийм ээ. Тэр далаагаар гарахдаа яг л цөлөөр хуурай газар гарч байгаа мэт гарсан. Тэгэл хойноос нь дагаж ирсэн хаан тэр цэргүүд нь живж өгсөн. Түүний үлдэгдэл нь одоо хүртэл тэр улаан тэнгист үлдсэн байгаа. Яга улаан тэнгис гэж хэлж байгаа вэ? Иргэн тойронд тэр улаан шороо их байдаг гин. За Кайроос Израиль руу очиё гэх юм бол хоёр явдаг зам бий. Хоёр удаа орсон байгаа. За тэр үед тийм ээ онгоц байгаагүй. За гэтлэл дээр харах юм бол Израилийн тэр өвөг дээдсийг нь би Израилийн хүүгүүдийн дунд оршиж тэдний бурхан болноо. Би тэднийг Египт газраас авчирсан бурхан эзэн нь бол би байгаа юм аа. Бурхан яагаад гаргаж ирсэн бэ? Тэдэнтэй хамт байхын тулд юм аа. Тиймээс энэ 29 дээр би тэдний дунд орчихын тулд надад ариун газрыг барь гэж хэлсэн байгаа. Тэгэхээр энэ хожмын үед аврагдах хүмүүсийн дүр төрх нь болж харуулж байна. Бурхан биднийг аварж өгж байгаа маань бидэнтэй хамт байхын тулд гэхгүй юу? Бүгд тэрийг мэдж байгаа юу? Аврагдаж аварж өгөнгүүтээ за одоо ингээд яваажин дараа нь уулзъя гээгүй. Аварж өгснийхаа дараа ч бидэнтэй дунд үргэлж байж байгаа. Тиймээс Эхлэл 5:24 дээр Енох
Бурхантай хамт байж гэж гарч байгаа. За хамгийн сүүлд нь үерээр дэлхийг шүүхээс өмнө Бурхан Енохыг амьдаар нь дээш аваад явсан. Тийм ээ. За тиймээс 2 дугаар Петр 3-ын 6-аас ахвал харах юм бол тэр үеийн дэлхий усан галавт автан устгагдсан. Харин өнөөгийн тэнгэр ба газар нь түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдсан оршиж улмаар шүүлтийн өдөр ба итгэл сүсэггүй хүмүүсийн сүүлийн төлөө хадгалагдж байна. Хамгийн сүүлд нь энэ ертөнцийг галаар шүүнэ. Содом Гомород тэр хүхэр унсан шиг тийм ээ. За би Содом Гоморогийн тэр устгагдсан газрыг харах юм бол сүнсэн тэнгис гэж хэлж байгаа шүү дээ. Тэнд бүр ингээд юу ч байхгүй ганц ширхэг загасч байдаггүй. Бүр дидси бүрэн үхсэн сүнсэн ийм далай байдаг. Тэнд харах юм бол энэ тэнд нь бөөн хүхэр байж идэг байгаа. За би 2 удаа тэнд очиж үзсэн. Тэр хажуу талд нь харах юм бол нэг юм толгод бий. Тэнд харах юм бол одоо хүртэл тэр хүхрийн бүхэл чулуу шиг зүйлсүүд байж идэг. За тэр хүүхрийг нь авч яваад судалж үтсэн байгаа. Энэ ертөнцийн тэр хамгийн бүр тийм ээ тэр хүүхрлэг чанар нь өндөр шууд л асдаг гэж байгаа юм. Хүүхрээр дамжуулан сүрсэн гэдэг баримт нотлохоо хангалттай их байна. Тэгээ хамгийн сүүлд Бурхан энэ ертөнцийг шүүхдээ Содом Гоморо шиг хүүхэр галыг унгаан шүүх ямар ч шаардлагагүй. Исая 50 дээр гал ноцоож галт сумаар бүсэлж гэж байгаа юм. Тэгэхээр энэ цүмийн бөмбөг тийм ээ маш олон одоо 9 гаруй улс 9 улс одоо энэ цүмийн бөмбөгтэй байна. Энэ цүмийн бөмбөгийг бүгдийг нь аваад дэлбэлэх юм бол тэр эрдэмтэд судалж үзээд дэлхий 30 минутын дотор та төгсөх болно, дуусах болно гэж хэлсэн баг. Нэг удаа дэлбэлэх биш бүр 100 дахин удаа дэлбэлэх боломжтой. Энэ зүгээр нэг зохиомжтой зүйл шүү. Бодит зүйл шүү дээ. Энэ галаар ертөнцийг шүүхээс өмнө аврагдсан хүмүүсийг аваад явна. Авж яваад галаар шүүхээс өмнө хуурамч амар тайван гэж тогтно. Израилийн ард түмэн хамгийн сүүлд нь 144 мянган хүн аврагдах тэр төв авралын ажил явагдаад түүний дараа энэ ертөнц галаар шүүхтнэ. Тэгвэл түүнээс өмнө эзэн агаар тэрэн аврагдсан бид бүхнийг Бурхан дээш авч явна. Тэгээд Енох усаар шүүхтгэхээс өмнө амьдараа дээш өргөгдсөн. Харин энэ хамгийн сүүлд галаар шүүхээс өмнө аврагдсан хүмүүсийг авч явна гэдгийг маань үгээр дүрслэн харуулсан байна. Матай 24:40 дээр тэр үед 2 хүн талбайд байхад нэгийг нь авч нөгөөг нь орхино. 2 эмэгтэй тэрэмдэж байхад нэгийг нь авч нөгөөг нь үлдээн. 2 эрэгтэй хэвтэж байхад нэгийг нь авч нөгөөг нь орхино. Талбай дээр ажиллаж байсан ч эмэгтэйчүүд гэртээ хоол унд хийж байх үед ч аль эсвэл бүр гүн ойронд автаад ундж байсан ч аврагдсан хүн тэр үед шууд л явна гэж байгаа юм. Өргөгдөлт. За англиар хэлэх юм бол өргөгдөлтийг rapture гэж хэлж байгаа. Аваад явсан. Хаягдсан хүмүүс мөнхөд хаягдж байгаа. Тиймээс Енох шиг бид нэр амьд үедээ дээш аваад явагдах юм шиг байгаа юм. Би ч гэсэн одоо их өндөр настай. Гэхдээ би амьд байх үед маань эзэн ирэх юм шиг байгаа юм. Хамтдаа явцгаая. За ёо. Манай ахын дүүс нар надад ингэж хэлдэг. Пастра төрүүл явж болохгүй шүү. Хамтдаа явъя шүү. Мэдээж хамтдаа л явъя штэ.
хамтдаа амьдарч байгаад хамтдаа явах хэрэгтэй тийм үү? Аврагдах юм бол энэ газар дээр амьдарч байх үед нь Бурхан хамт байна. Бурхан бидэнтэй хамт байна. Бурхан Израилийн ард түмнийг Египтээс гаргасан нь тэдний дунд байхын тулд байсан. Бурхан биднийг аварж өгсөн зорилго нь ч бидэнтэй хамт байхын тулд юм. Аврагдсан тэр үеэс ахуулан эзэн хамтдаа байгаа. 1-р Коринт 6-гийн 19 дээр та нарын бие бол Бурханаас өгөгчн дотор ч байдаг ариун сүнсний сүм гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдөө биш. Та нарыг үнтэйгээр худалдан авсан гэж. Аврагдсан үеэс ахуулан бидний бие маань ариун өргөө. Бурханы ариун сүнс байдаг. Тэр өргөө Бурханы сүм гэдгийг та нар мэдэхгүй байна уу? Та бүхэн мэдж байгаа юу? Эзэн хаана бол миний дотор байгаа. Тэр хол байгаа биш. Зарим хүмүүс тийм ээ уулан дээр гараал залбираал ойрлоод тийм ээ эзэн минь ээ. Та бага бүх чадлаа хоолоогоо шахаад л Бурхныг дуудана. Өл Бурхан тийм урдаас нь яасан бэ гэх үү? Үгүй яагаад? Үгүй эзэн миний дотор байж хахад тэгж хашгирах шаардлага юу вэ? Нам дуугаар залбирсан ч дотогшоогоо ярьсан ч бүгдийг сонсож байгаа. Бүгдийг мэдж байгаа. Миний бодол санааг хүртэл мэдж байгаа шүү дээ. Тиймээс Галат 3:2 дээр та нар сүнсийг хэрхэн хүлээн авсан бэ? Хуулийн үйлсээр үү эсвэл сонссондоо итгэсэн үү? Зөвхөн үүнийг би танараас мэдхийг хүсэж байна. Ром 8:9 дээр хинч Христийн сүнс түнд байхгүй л Христих биш ээ. Тэгэхээр Христэд итгэгч гэж байгаа. Энэ үгийн утга нь Есүст итгэж байгаа хүмүүсийг Христэд итгэгч гэж ярьдаг. Тэгж болохгүй. Тийм ээ. Одоо тэр маань энэ маань өстө жинхэнэ Христ итгэгч үү? Ингэж болохгүй юм. Христийн сүнс байхгүй бол Христих биш ээ гэсэн. Христэд итгэгч Христийн гэдэг чинь Христ түүний дотор байгаа хүнийг хэлж байгаа. Үнийг мэдж байгаа үстэй. Ром 8:14 дээр Учир нь Бурхны сүнсээр удирдуулж байгаа хүн бүр Бурхны хөвгүүд юм аа. Тийм ээ. Эзэнтэй хамтдаа амьдардаг гэж байгаа. Аврагдсан хүн гарцаагүй Бурхантай хамтдаа амьдардаг байхгүй юу? Аврагдсан мөртлөл Бурхан одоо хүртэл хол байгаа юм шиг бодоод байдаг. Тийм ээ. Би мэдэхгүй байлаа гэдэг тэр одоо Бурхан түүнийг ямар харахгүй байгаа биш үү, тийм үү? Эзэн өнөөдөр та гэртээ нэг жоохон амраад байжээ. Би өнөөдөр очих байгаа газар маань эзэн та очих юм бол нэг тийм сайхан газар биш ээ. Тиймээс гэртээ нэг жоохон байж байгаарай. За ингүүл Есүс юу гэх үү? Өө тэгээрээ сайн яваад ирээ гэх үү? Өө би ч гэсэн явна. Гэ босоод ирэн шүү дээ. Гэхдээ миний дотор байгаа юм чи яаж хуваагдах юм бэ? Эзний дагуулад тэр одоо шөнийн хүлээлт ороод бүжиглээд байж ах уу? Үл итгэгч хүмүүстэй хамт суугаад л арх уугаад л сэтгэлээ нэгээ сууж явах юм уу? Хүмүүсийн итгэлийн амьдрал бол эзэн хамтдаа байгаа гэдэгт нь итгээд түүнтэй хамтдаа амьдардаг юм аа. Бурхантай хамтдаа амьдарч байна. Эзэн хамтдаа байгаа. Галат 2:20 дээр бүгдээр мэдж байгаа тийм ээ. Галат 2:20 дээр хэлсэн байгаа. Би Христтэй хамт цовдлогцоо. Энэ юу гэсэн үг вэ гэхээр би эзнийг өөхөх үед би ч гэсэн хамт үхсэн. Зөвхөн гим нүгэл маань өхөө зогсоогүй би Христтэй хамт цовдлогдсон. Эзэн загламай тэр гим нүглийг бүрэн шийдвэрлэж өгсөн. Одоо би амьдарч байгаа. Харин миний дотор Христ амьдарч байгаа юм аа. Одоо би үхээд миний дотор эзэн оршиж байна. Эзэн миний дотор орж ирээд
өмнө нь тийм ээ. Өмнө нь л өөрийнхөө аргаар өөрийнхөө зөрүүл байдлаар амьдарч байсан. Одоо л эзэн миний эзэн болсон. Эзэн миний дотор байгаа. Би амьд байгаа биш, харин миний дотор Христ амьдарч байна. Одоо би махбодтой амьдарч байгаа. Намайг хайрлаж миний төлөө өөрийгөө тушаасан Бурхны хүүд итгэх итгэлээр амьдарч байгаа хэрэг. Намайг хайрлаж миний төлөө өөрийнхөө биеийг тушаасан. Тэр эзэн миний дотор байгаа. Тэр эзэнд итгэх итгэлээр амьдарч байгаа юм аа. Эзэнтэй хамт амьдарч байгаа. Ойлгогдож гин үү? Итгэх хэрэгтэй. Тиймээс эзэнтэй хамт амьдарч байгаа Иохан 14:20 дээр би эцгийн дотор, та нар миний дотор, би та нарын дотор байхыг тэр өдөр та нар мэддэх болно. Аврагдсан тэр өдөр эзэн миний дотор байвал би эзний дотор байна. Би эзний дотор, эзэн миний дотор. Тэгээ эзнийг одоо салгах аргагүй надаас, тийм ээ. Түүнд тэгж амьдарч байгаа хүнийг Христэд итгэгч гэж хэлж байгаа. Аврагдах үедээ нүгэлтэн аврагдсан. Есүсийн нэрийн утга бол аврал юм уу? Иммануэль, Бурхан надтай хамт байгаа. Намайг аварсан зорилго нь Бурхан надтай хамт байхын тулд юм аа. Энэ газар дээр амьдарч байх үед Бурхан надтай хамт байж түүний дараа Илчлэл 22-оос нэг харцгаая. 21-р бүлгээс харцгаая. 21-ийн 1 хамт уншия. Би шинэ тэнгэр, шинэ газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож тэнгис үгүй болов. 3 байна. Сентинээс гарах чангад би сонсов. Харагтун Бурхны асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж Бурхан өөрөө тэдний дунд байж Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. За болсоо. За уншаад байгаарай. Энэ дээр тийм ээ, бүгд дээр Библийг сайн унших хэрэгтэй мэдээж. Шинэ тэнгэр, шинэ газар, Деважин гэлж байгаа. Одоо бол бидний дэлхий бол тийм үү? Цаг нь болох юм бол алга болно шүү дээ, бүгд дээр мэдж байгаа. Дээрээс нь бид нар шинэ тэнгэр, шинэ газар руу очино. Бурхны ясар хүмүүсийн дунд байна. Бурхан тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж Бурхан өөрөө тэдний дунд байж Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нь нулимс бүрийг нь арчнаа. Энэ ертөнцийн дээр бол уйлж төрөөд уйлж амьдарч байгаа дүүлээд буцдаг хорвоо гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Эзэн энэ ертөнцийн дээр байхдаа ч их уйлсан байгаа. Библийн хамгийн богинохон ишлэл Jesus cried. Есүс ойлов. Есүс энэ ертөнцийн дээр байхдаа хүний авдаг бүхий л зовлонг нь бүгдийг нь авсан. Одоо Деважинд аврагдсан хүн энэ ертөнцийн дээр амьдарч байгаа хугацаанд эзэнтэй хамт байж Деважинд очивол эзэнтэйгээ мөнхөд хамт амьдрна. Энэ ертөнцийн дээр эзэнтэй хамт байгаа хүн мөнхийн Деважинд очиж мөнхөд амьдрнаа. Хүнд итгэж гин үү? Тэр ийм найдвар байхгүй хүн бол хамгийн өрөвдөлттэй хүн байгаа юм. Хүмүүсээ энэ ертөнцийн дээр их богинохон байгаа. Дуулал 89 дээр харах юм бол амьдралын минь хоног хугацааг санаач. Бидний амьдрал ямар богинохон бэлээ? Давид дуулал 39 дээр өдрүүдийг минь алгын чинээхэн болгосон гэж хэлж байгаа. Эзний өмнө миний амьдрал байхгүй юм шиг. Таны өмнө юу ч биш гэсэн байна. Бүгдээрээ тийм ээ, алган дээр нэг шоргоол тавих юм бол маш амархан л түүний дараа авчихна шүү дээ. Тэгэхээр миний амьдрал эзний өмнө юу ч биш юм аа. Хүн хамгийн сайн үедээ ч зүгээр нэг амьсгал буюу
их мөнгөтэй болоод баян боллоо. Ийм юм хийгээд амжилтанд хүрлээ. Ирэх мэдлэлтэй боллоо. Ерөнхийлөгч боллоо. Юу ч болсон бай. Хүмүүсээ ерөөсөө ганцхан өдрийн зүй ч үдэ хүмүүсээ. Хүний амьдрал ерөөсөө эхлээд тэгээд дуусчихдаг. Еврей 13-14 дээр энд бидэнд Батарших хот талга. Харин бид ирэх хотыг ирж байна. Хүмүүсээ энэ газар дээр богинохон амьдрын, маш богинохон амьдрын гэдгийг мэдэх хэрэгтэй. Яков 4:14 дээр амьсгал чинь юу вэ? Чи түрхэн үзэгдээд алга болох уур манан шүү дээ. Түрхэн үзэгдээд алгах уур манан. Хүн хамгийн сайн үедээ ч зүгээр нэг уур амьсгал боёо гэж хэлсэн байгаа тийм үү? Дуулал 39:6 дээр хүн хураадаг түүнийг хэн эзэмших мэддэггүй гэсэн байгаа. Ерөөсөө хэдэн мянган жил, хэдэн зуун жил амьдрах юм шиг боддог. Эзэн минь би юу хүсэх вэ? Биний найдвар зөвхөн танд билээ. Давид түүний эргэн тойронд нарах юм бол эргэн тойрных нь олон хүч чадалтай, эрх мэдэлтэй хүмүүс байсан. Гэтэл тэр үед Давид ингэж хэлсэн байгаа. Бидний одоо энэ үед харах юм бол ерөнхийлөгч болъё гэдэл одоо хэрвээ ерөнхийлөгч бол буруутах юм бол тэгээд л аавын хаалга татна шүү дээ. Та намайг баг байхад хүүхдүүдээс асуудаг юу болох вэ? Том болоод юу хийх вэ гэхээр бүгдээрээ ерөнхийлөгч болно гэдэг. Тийм сайхан уу? Хамгийн аюултай, эрсдэлтэй тийм суудал шүү дээ. Би бол ерөнхийлөгч болоод их баярлж байгаа. Яг намайг бол гэж хэлээгүүлж бол гэсэн ч би болохгүй. Одоо бол үнэхээр амар тайван сайхан байна шүү дээ. Хүмүүсээ энэ ертөнцид ядуу зүдөө амьдэрсэн ч, баян дансаг амьдэрсэн ч, махбод нь өвдөөд өвчин тусаад тэгэл үхэл ирнэ тийм үү? Бид нар түрхэн хугацаанд байж байгаад түүний дараа эзэнтэйгээ уулзнаа гэж бодох юм бол ямар ч асуудал юу ч болохгүй. Ядууч бай, зовлонтой ч бай, хүмүүс намайг чичилж муулж исэн ч бай. Энэ бүх зүйл юу ч асуудал биш болно. Эзэн надтай хамт байж намайг тэр улстай аван явах хүртэл эзэн надтай хамтдаа байж байгаа. Хүмүүс энэ ертөнцийн дээр түрхэн зур байжгаад явах юм дээр юу их найдаж хүсэх вэ? Бидний амьдрах ёстой газар шал өөр тустай байгаа. Бид нар энэ газар дээр эзэнтэй хамт байжгаад девожинд очихоор мөнхөд эзэнтэйгээ хамт байна. 100 жил биш, 1000 жил биш, 100000 жил биш бүр мөнхөд үүнд итгэж гин үү? Үүнд итгэхгүй байх юм бол одоо баларсан юм болж байна. Энэ ертөнцийн дээр найдвар байхгүй хүн бол хамгийн өрөвдөлттэй хүн шүү дээ. Энэ ертөнцийн хүмүүсийг харах юм бол одоо бүр үнэхээр тийм ээ. Баян байсан ч бай, түрхэн байж байгаа л явна, ядуунч түрхэн байж байгаа л явна. Гэтэл юунд тэгэж их шундаг юм бол баян нь баян чинээрээ шундаг байна, ядуун чинээрээ шундаг байна. Бид нар аврагдаад ядууч бай, баянч бай, тэр бол юу ч биш шүү дээ, тийм биз дээ. Ерөөсөө өдрийн зүүч шиг юм аа. Одоо хаан боллоо гэж зүүдэлдэгч бай, ядуу байна, баян байна гэж зүүдэлдэгч бай, зовж ийн гэж зүүдэлдэгч бай. Зүгээр л зүүд. Сэрчгэл юм бол тэр нь дуусаад алга болчихно. Энэ газар дээр найдвараа битгий тавиарай. Бидний амьдрах газар мөнхөд байх тустай би. Бурхан түүнийг бэлдсэн байгаа. Энд бол бидэнд мөнхөд байх хот байхгүй байна гэсэн. Тийм учраас Бурхан бидний төлөө мөнхийн хотыг бэлдэж өгсөн байна. Есүс загалмай дээр үхээд явна гэж хэлсэн. Тэр үед шавнар нь эзэн минь та явбал бид нар яах юм бэ? Ингээд сэтгэлд нь зовлон тэр бодол их болсон ба. Гэтэл Иохан 14 дээр хэлэх юм бол
Та нар зүрхээ бүү шаналга бурханд итэг мөн надад итэг миний эсхийн гэрт орон байр олон бий. Тийм биш байсан бол би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлтгэхээр явна. Би явж та нарт орон байр бэлтчихвэл дахин ирж та нарыг өөртөө авна. Би хаана байна? Та нар мөн тэнд байх болно. Бүү санаа зов. Миний эсхийн гэрт орон байр олон бий. Эзний тайтгарлын үг нь байна. Хэрвээ байгаагүй бол би байхгүй гэж хэлэх байсан. Гэтэл тэгээгүй. Бидний газар дээр ямар ч зовлон бай, ямар ч зүйл тохиолдсон бай, эзэн биднийг тайлгаруулж байгаа учраас түүнд санаа зовох шаардлагагүй. Биднэрт байх газар орон гэр тусдаа бий. Эцгийн маань гэрт орон байр олон бий гэсэн баг. Дэважин ямар үзэсгэлэнтэй газар бол гэж бодож үзсэн үү? Энэ ертөнцийн ямар ч сайхан зүйл Дэважинд очих юм бол 10,000-ын нэгд нь ч хүрэхгүй байх. Тэр Дэважин ямар үзэсгэлэнтэй байгаа болоо. Еврей 1:14 дээр харах юм бол Дэважингийн тэнгэр элч нар тэнгэр элчнэрийн 3-1 нь Люцифертэй хамт завхарч там руу явах тэр бузар сүнсний элчнэр болсон байгаа. Тэгээд үлдсэн 3-2 тэнгэр элчнэр нь тэр бүхэл тэнгэр элчнэр нь одоо туслагч сүнс гэж байгаа. Аврагдсан хүмүүст туслах сүнс. Түүнийг мэдж байгаа юу? Аврагдсан хүн нэг болгонд нэг тэнгэр элчиг өгөх болно. Үүнийг мэдж байгаа юу? Үүнийг итгэх хэрэгтэй шүү дээ. Энэ чинь Библиэлд байхгүй юм. Бурхан бидэнд ямар зохиогоод хэлсэн зүйл биш шүү дээ, тийм үү? Тэнгэр элч нар хичнээн гим нүгэл хийгээ завхарсан ч бай. Есүс тэр тэнгэр элч нарын төлөө бол өөхөхгүй. Тэнгэр элчийг бүтээсэн зорилго байгаа. Хүний бүтээсэн зорилго байгаа. Бид нэр бурхны хүүхдүүд, харин тэнгэр элч нар бурхны хүү болж чадахгүй. Зүгээр туслагч сүнс. Бид нар аврагдах юм бол бурхны сүт бүсгүй болно. Тэнгэр элч бол сүт бүсгүй болж чадахгүй шүү дээ. Тийм учраас энэ тэнгэр элч нар бидний авсан тэр авралыг хараад үнэхээр тийм ээ гайхаж, үнэхээр атаархах болно. Тиймээс Дэважин мөнхөд бурхантай хамт байх газар юм. Энэ газар дээр аврагдсан хүн эзэнтэй хамтдаа байдаг газар юм аа. Хамтдаа байх хэрэгтэй. Мика 6. За бол нь хурдан дуусгах хэрэгтэй байдаг. Мика 6-гийн 8 байна. За Мика 6-гийн 8. За бүгдээрээ хамт уншия. Үнэн дээр юун сайн болохыг хүн минь тэр чамд айлтсан босоо. Үнэн шударгыг үйлд, инэрлийг хайрл, өөрийн бурхантайгаа даруйхнаар алах гэхээс өөр зүйлийг эзэн чамаас шаарддаг гэж үү. Хүн минь гэсэн байгаа тийм ээ. Хүн минь. Аврагдсан хүн зориулан хэлсэн байгаа юм. Үнэн дээр юун сайн болохыг тэр чамд айлтсан босоо. Үнэн шударгыг үйлд. Тэгэхээр бурхны хүслийн дагуу тийм ээ. Инэрлийг хайрл. Бурхны хайрын дагуу үйлдэ гэсэн үг. Тэгээд өөрийн бурхантайгаа даруйхнаар алах хамтдаа бай. Үүнийг бурхан хүсдэг, шаарддаг гэсэн байна. Аврагдсан хүн бурхантай хамт байх ёстой. Матай 28:20 дээр харах юм бол харагтун энэ ертөнцийн төгсгөл хүртэл би та нартай хамт байх болно. Аврагдсан хүн энэ ертөнцийн дээр амьдрах үед бурхан үргэлж хамттай байна гэж хэлсэн байна. Месая 41:10 дээр бүү юм ээ. Би чамтай хамт. Би чамайг орхихгүй гэж хэлсэн байгаа. Та бурхантай хамт байгаа хүн
гим нүглээс тусгаарлагдсан амьдрал тийм биз дээ. Аав нь би ариун байдгийн адил та нар ч бас ариун бай. Нэгдүгээр бид нэг дээр бүхий л үйл дээр ариун бай, цэвэр бай. Би ариун байдаг шиг та нар ч бас ариун бай. Тэгээ бурхантай хамт байгаа хүн гим нүглээс тусгаарлагдсан байгаа хэвээр. Бурхан ариун байдаг шиг бид нар ч гэсэн ариунаар амьдрах хэрэгтэй юм. Тиймээс бид нар бурхантай хамтдаа байдаг энэ амьдрал, үннийг үлддэг амьдрал, өдөр шөнөгүй бурхан найддаг амьдрал. Сургаалт төгс 3:5 дээр. Бүхий л зүрхээр эзэнд итэг өөрийнхөө ойлголтод бүү түшгэлээ гэсэн байна. Тэгэхээр өдөр шөнөгүй зөвхөн бурханд түшиглэн амьдрах ёстой байх нь. Бурхан минь би энийг хийх үгүй юу? Тэр зорилго нь ойлгомжтой байх юм бол бурхан түүнийг нь дэмжнэ. Гэхдээ бурхан бидний зүрх сэтгэлийг мэдж байгаа. Тийм учраас тусалж өгнө. Бүхий л амьдрал бүх цаг мөч маань бурхантай хамтдаа. Тэгэхээр үүнийг л одоо өдөр шөнөгүй бурханд түшиглэх гэж хэлж байгаа юм. Хамтдаа байна гэдэг чинь тиймээ би өөрийнхөө зүрх сэтгэлээр амьдраад бурхныг орхих энэ биш шүү дээ. Марк 7-гийн 6 дээр харах юм бол та нар уруулаараа надтай хамт байдаг ч сэтгэл чинь хол байна гэсэн. Тэгээ бид нар амаараа хэн тиймээ хэлж чадахгүй гэж дээ. Багтан дуудуулна. Бүгдээрээ магтан дуудуулаад эзний хүслийн дагуу амьдрахгүй байх юм бол эн чинь худлаа магтан дуу болно. Лук 6-гийн 46 дээр та нар намайг эзэн минь гэж дууддаг атлаа юунд миний хүслийг үйлдэхгүй байна вэ гэсэн. Эзэн минь гэж байгаа мөртлөө бурхны хүслийн дагуу үйлдэхгүй байгаа бол энэ бурхныг үл тоомсорлж байгаа хэрэг. Бид нартай хамт байдаг эзэн түүнийг дээдэлж түүнд тааламжтайгаар амьдрах ёстой байтал тэхгүй байна. Бид нар эзнийг баяр хөөртэй эзэн тааламжтай амьдрах юм бол эзэн биднэрт эргүүлэн баяр хөөргийг өгөн тусалж өгөх болно. За одоо олон богинохон орох ёстой байсан. Бүр уртсаад байна. Одоо ингээд ерөн болий доо. Есүс баптизм хүртээд уснасаа гарч ирэх үед Тэнгэрээс дуу сонсогдсон харагтун таалал минь түүнд оршдог. Тэгэхээр Есүс тиймээ аврагдсан хүмүүст зориулан хэлсэн нэг үгийг бүгдээрээ харъя. Иохан 8. Иохан 8-ийн 29-ийг бүгд хамт уншийе. Намайг илгээгч нь надтай байгаа. Би үргэлж түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учраас тэр намайг ганцааран минь орхисонгүй гэв. Есүс намайг илгээгч нь надтай байгаа. Би үргэлж түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учраас тэр намайг ганцааран минь орхисонгүй. Есүс хүүгийнх нь хувьд цорын ганц хүүгийн хувьар энэ ертөнцийн дээр ирсэн. Тэгээ 33 жил амьдэрсэн тийм ээ. Би үргэлж түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг учраас тэр намайг ганцааран минь орхисонгүй. Бурхан тааламжтай зүйлсийг хийсэн учраас орхиогүй. Тэг бурхан тааламжтай зүйл нь юу вэ? Түүнийг хай, ир гэж хэлсэн. Эзэн таалагдах юмыг ол гэж хэлсэн байгаа шүү дээ, тийм үү? Бурхан тааламжтай тэр амьдрал. Энэ нь бидний амьдралын маань зорилго мөн болох хэрэгтэй. Тиймээс бид энэ үлдсэн амьдралаа Галат 1:10 дээр хэлсэн байгаа. Учир нь идүүгээ би хүмүүсийн тааллыг эрхүү эсвэл бурхныхыг үү? Эсвэл би хүмүүст таацуулах гэж хичээх юм уу? Хэрв би идүүгээ хүртэл хүмүүст таацуулсаар байсан бол Христийн зарц биш байх байсан. Тиймээс Илч Паул 2-р Коринт 5:9 дээр ингэж хэлсэн байгаа. Тиймд би гэртээч байсан холдож одсон түүнд таалагдах нь бидний ирмэлзэл үлээ. Илч Паул хүртэл үгсэн ч амьдрсан ч эзэнд таалагдах нь
зориг нь байсан, ирмэлцэл нь байсан гэсэн байна. Эфес 5:10 дээр эзэнд тааламжтай зүйл нь юу болохыг ирж ол гэж хэлсэн байгаа. Библийг сайн уншиж байгаа үстэй. Бид нар Библиэс Бурханд тааламжтай зүйл нь юу вэ? Түүнийг хайж бид нар ч гэсэн Есүстэй адилхан Бурханд тааламжтай энэ амьдралыг амьдрах хэрэгтэй. Есүс биднийг аварж өгөхийн зэрэгцээ. Энэ газар дээр Есүс амьд байгаа тэр бүхий л Христ итгэгч нарт аврагдсан хүмүүс үлгэр дуурайлуулсан байна. Бид нар яг л Енохтой адилхан Бурхны өмнө зөвхт гэсэн гэрчлэлийг авах хэрэгтэй. Зөвхт түүнд тааламжит нэгэн гэсэн гэрчлэлийг авах хэрэгтэй. Тэгэхээр энэ үгийг бүгдээрээ гүнгүнзгий бодонгоо би яавал Бурханд тааламжтай байх вэ? Библийн уншаад үзвэл байж байгаа. Бурхны сайн тааламжид төгс төгөлдөр тал нь юу болохыг үз гэж хэлсэн байгаа. Залбирцгаая. Энэрэнгүй Бурхан аав минь, Бурханаас холдон гим нүгэл дунд амьдарч байсан биднийг өрөвдөн мөн бидний авах ёстой байсан хараа шийтгэлийг эзэн Есүс өмнөөс минь авч биднийг ямар ч гавьяа зүтгэлгүй байхад аварж өгсөн тэр агуу хайранд талархаж байна. Одоо бид нэр өөрсдийн зүрх сэтгэл бие маань бүгд эзэн таны тул таны хүслийн дагуу амьдрахыг хүсэж байна. Бид нар эзэн ч уусан ч юу ч хийсэн бай Бурхны алдрын төлөө Бурхны тааламжит тэр амьдралаар амьдрахад минь биднийг удирдах өгөөрэй. Ойрхон байгаа Бурхан таны ирэх өдрийг Бурхан таны мөнхийн усад мөнхөд тантай хамт амьдрна гэсэн тэр итгэлийг тань амьдрч байна. Аврагдсан бүхий хүмүүсийг эзэн та сахин хамгаалж эзний хүсэл тааллын төлөө амьдрахад нь туслаарай. Бидний эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен.